зэр бахад хууль бусаар буюу төсвийн хуулийг зөрчиж ингээд засгийн газар дангаараа юм шийдсэн ийм одоо асуудал байгаа. Сонгуулийн үеэр маш тодорхой одоо амлалтуудыг өгч ирсэн. Монголын төрд шударга эсрэг тогтооно гэсэн, хариуцлагыг тооцно гэсэн, эрх зүйт төр болгоно гэсэн. Гэтэл явуулсан өнгөрсөн 1 жилийн үйл ажиллагаа бол ийм үйл ажиллагаа явуулсангүй. Хөгжлийн банкны асуудал байна. Их хэмжээний мөнгө төгрөг одоо идж уусан, шамшигдуулсан ийм одоо асуудлууд байгаа. Энэ асуудлуудыг бол өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлагыг тооцоогүй байгаа. Монгол банкны асуудал байгаа. Өнгөрсөн одоо хугацааны энэ эдийн засгийг уруудуулан дараа тулсан асуудал дээр нэг ч хариуцлагыг одоо шахаж шаардсаар байтал тооцохгүйгээр ингэж үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэтийн 49% одоо Монголын төрд эргүүлж авч улмаар одоо ард түмэндээ өртөх ийм одоо шийдвэрүүдийг хуулийн дагуу одоо хэрэгжүүлж маш тодорхой хүмүүст хариуцлага тооцох улсын хурлын тогтоолыг одоо баталсан байгаа. Энийг одоо хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Өнөөдөр эдийн засгийг авч явж байгаа 5.3% өсөлтийг хангаж байгаа цорын ганц одоо урдаа барих энэ одоо аж ахуй нэгж болвол Эрдэнэс тавталгаа байгаа. Гэтэл энэ засгийн газар Монгол Улсын ерөнхий сайд ажиллаа авснаасаа дараа энэ Эрдэнэс таван толгойг бол гадны этгээдүүдэд одоо бүрэн ашиглуулах 400 сая доллараар 49% шимпан бүрэн ашиглуулах энэ яриа хэлцээрээ бол явуулж энийг батлах чиглэлээр офшорын тухай ам хөргөн баригдахтаа офшорчдыг хамгаалсан ийм одоо хуулийг одоо засгийн газраас өргөн барьсан байгаа. Үүнийг одоо нэр бүхий одоо улсын хурал дээр зас сайжруулсан боловч өнөөдрийг хүртэл офшорын энэ тухай гэдэг энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа. Офшорын одоо бүс нутгийн жагсаалтыг Монгол банкны зүгээс энэ 4-р сарын эхээр энэ оны одоо гаргасан боловч бүтэн 4-5 сар Монгол Улсын ерөнхий сайд энэ жагсаалтыг батлахгүй энэ хуулийг одоо гацаасан ийм төсөл байдал үүсгэж байгаа. Улсын хуралд өргөн барьсан маш олон хуулиуд байгаа. Төсвийн хууль, эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр, бусад хууль тогтоомж маш олон хууль тогтоомжийг бол алдаатаагаар ард түмэн улс орны эрх ашигт нийцэхгүйгээр цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн байдлаар ингэж өргөн барьсан байгаа. Тэм учраас энэ одоо асуудлыг одоо шийдэхин тулд ард түмэн энэ засгийн газарт үндсэндээ Монгол Улсын ерөнхий элчин сонгуулиар одоо дүнгээ тавьсан байгаа. Энэ асуудлыг сонжруулах нь цаашдаа одоо улс орны эрх ашигт бол хохиролтой гэж үзэж байгаа. Тэм учраас Монгол төр хариуцлагатай байх ёстой, Монгол төр шударга байх ёстой. Алдаа гаргасан ард түмнээ бас басамжлан доромжилж байгаа хэн боловч бас хуулийнхаа хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байгаа. Маш олон улсын хурлын гишүүн энэ асуудлыг дэмжиж байгаа. Албан ёсоор улсын хурлын 30 гишүүн ерөнхий сайдыг огцруулах албан ёсны санал гарын үсгээ зурсан байгаа. За энэ албан тоотоо одоо албан ёсны хуудас дээр яг одоо ингээ байрлуулна. Та бүхэн маань энэ одоо их бүрэн ихээр нь ингээд танилцаараа. Ингээд үндсэн хууль заасны дагуу 15 хоногийн дотор шийдэх ёстой. Улсын хурлын одоо чуулганы дэгийн тухай хуульд 7 хоногийн дотор төрийн байгуулалтын байнгын ороо хуралдаж шийдэх ёстой. 14 хоногийн дотор нэгдсэн одоо чуулган үүнийг бас хэлцэж шийдэх ёстой. Өнөөдөр удахгүй 9 сарын 1 боллоо. Ямар олон хүүхдүүд сургуульгүй байгаа, ямар олон хүүхдүүд цэцэрлэггүй байгаа вэ? Үүнийг та бүхэн маш сайн мэдж байгаа. Гэтэл ерөнхий сайд жаргал тулгын Эрдэнэт түүний засгийн газар 807.8 тэрбум төгрөгөөр засгийн газрын нэр бүхий гишүүдийн ашиг сонирхлын нэгдэл бүхий аж ахуй нэгжүүд, бусад аж ахуй нэгжүүд ийм одоо хувийн компани руугаа зам тавьдаг, хувийн компани руугаа цахилгаан татдаг байдлаар 807.8 сая төгрөгийн компенсацийн гэрээ байгуулсан ажлыг ингээ явуулж байна. Тэгээ энэ мөнгөөр бол бүх одоо хүүхдүүд сургуультаа цэцэрлэгтэй болох. Энэ бол наад захын жишээ байгаа. Ингээд бусад маш олон асуудлууд. За ингээд улсын хурлын 30 гишүүн албан ёсоор зурсан маш олон гишүүн энэ асуудлыг бол дэмжиж байгаа.
За ардын намын бүлгийн гишүүд бол зурсан байгаа. Гэтэ нам харгалзахгүй энэ шудраг үнийн төлөө бол бүх гишүүд нэгдэнэ гэдэгт бол итгэлтэй байгаа. За хэвлэл мэдээллээр энэ гарын үсэг зурсан энэ асуудлыг санаачилж байгаа гишүүдийг одоо маш ихээр бүтгэнд оромжилж байгааг бас хэлхийг хүсэж байна. Хамгийн түрүүнд энэ одоо Монгол улсын ерөнхий сайтаа бол хариуцлага тооцох хэрэгтэй.